За тэгээд энэ 7 хоногийн шоу гоё болох болтгой. 100 г татчихлаа гэж тэ. За ингээ шоугаа эхэлцгээе. Манай энэ 7 хоногийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Zint Farm Simple Linctus ханиалга зөөлөх сироп байлаа. Баярлалаа. Энэ 7 хоногт бүр үнэхээр catch up хийж чадахгүй байна. Бүр маш олон юм боллоо. Хаана юу болоод байгааг нь мэддэхгүй, хоорондоо холбоогүй маш олон сенсац боллоо. Нэг хоёр нөхөр яасан ч гэнүүгээл хоорондоо хэрэгэлдэг. Тинчээ нэг хөл бөмбөгийн баг Монголыг арбитрийн шүүхт өгсөн л гэхээ энэ ч төсөв хилцэх гээд байгаа мó. Эмчнэр нь багш ажиллах гэдэг би үнэхээр арай гэж нэг юм энэ эдрийг нь олж энэ 7 хоногийн шоу хийгээд бэлэн болсон маань. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ ихнээс нь үзцгээе. Наранбаяр дарга энэ 7 хоногт магнан тэний дээ. Жалгавчсны дараа бол ажил хаялтаа дуусгар болгоно гэж. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажиллацгаасан. Үнэхээр одоо манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Авбакир сайд болон за бас одоо улсын хурлын гишүүдтэй би талархал илэрхийлэх үнэхээр бас энэ хилцээг амлиулахад ихээхэн үүрэг гүйцэтгсэн. За мөн одоо засгийн газрынхаа бусад гишүүд ерөнхий сайдад бас талархал илэрхийлье. Тэгэхээр ер нь хилцээ бол одоо ингээд нэмэлт хилцээр бол бүртгэгдлээ аль бисаар. Тэгэхээр одоо үйлдвэрчний өөрсдөө мэдээлэлээ хийгээд ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд байдагчлан ингээд дуусгар болгохоор ингээд зарлах байхаа гэж бодож байна. Яа, хөргөм тайвширсан юм шүү. Өнгөрсөн 7 хоногч нэг өрөөгөө хайгаагүй гэдсэн. Үе манай өрөөш хаалаа ер нь их муу хэцүүх юм болж энэ та хөгдүүд мэн гэж явж ирсэн чинь энэ 7 хоногт айгүй тайвширсан. Ер нь бол хэлцээрээ. За тэгээ багш нарын үйлдвэрчний эвлэлээс хэвлэн байгуулсан. Ажил хаялтын хугацаанд ажил хаялтыг 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийг албан ёсоор та бүгдэд хөргүүлж байна. Ингээд 24 цагийн дараанаас ажил хаялт зогсож албан ёсоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхлэх нэ. За ер нь ямар тохиронд төрсөн бэ гэхээр 1 сарын 1-ээс буюу одоо яг одоо 1 сараас 26 оны 1 сарын 1-ээс багш нарын цалин 50% нэмэн. За тэгээ 27 оноос 3 сая 500 мянган төгрөг хүрэх юм тохиронд орсон гэдэг юм ярьсан. За ингээд энийг хийснээс хойш бол ер нь хүмүүс бүгдээрээ л ажил хаяа гэж бодоод эхлэх шиг болсон. За дараа 7 хоногт эмчнэр ажил хаяа гэж байна. Урлагийн байгууллагынхаа ажил хаяа гэж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас ордны гадаа ирсэн юмаа нэмүүлээ гэдэг ингээд байж байна. Ер нь бол маш хэцүү байдалтай байна. За ямар ч үсэн энэ 7 хоногийн 3 дахь өдрөөс хүүхдүүдийн маань хичээл ороод ирсэн шүү манайхаа. Хүүтэрч чинь манайхаа. Одоо хүүтэнтэй зэрэгцээд ханиалга том ууны улирал эхэлж байна. За манай монголчин нөгөө имлэг нь хүрлцээгүй болоод өстө бөө юм болдог. За би та бүхэнд Их Британий үндэсний эмийн лавлахт байдаг зөө. Энэ бол дэлхийн хамгийн найдвартай эмийн лавлах. Энэчнээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага их сурвалжаа авдаг. Энэ эмийн лавлахын ханиалга болон цэр гэдэг англи байт юм байна. Тэрэнд багтсан Simple Linctus гэдэг ханиалга зөөлөх сиропыг санал болгож чинь та бүхэндээ. За яагаад ханиалга намдах гэж яриха болоод зөөлөх гэж ярьдаг болсон бэ гэхээр ханиалга гэдэг бол янз бүрийн вирус, бактери, тоос шороо, утаа өнөрийг гадагшлуулах үүрэгтэй маш чухал одоо хүний рефлекс. Энийг намдааж болохгүй. Энийг харин эсрэгээрээ яг тэр вирусаа гаргаад цэрээр дамжуулаад одоо юу гэдгийг те тэр утаа уняар тоос шороо гарах тэр процесс нь байж байгаа хэвээр хамгийн гол нь энэ хүндрэл үзүүлж болохгүй. Тэгэхээр Simple Linctus яг тэр зүйлийг л
та бүхэнд хийдэг гэсэн үг. Тэгэхээр ханиалга зөвлөх simple inctus нь том хүний болон хүүхдийн гэсэн хоёр ангилалтай байгаа. Мөн чихэртэй болон чихэргүй гэдэг байгаа. Хэрвээ та диабеттэй ч юм уу чихрийн харшилтай бол чихэргүйг нь аваад хэрэгжилж болох юм байна шүү. Simple inctus ханиалганаас өөрсдийгөө хамгаалцгаая. Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гарсан. За тэр шийдвэртэй холбоотойгоор улсын хурлын дэд дарга булган туяаг өөр нь авч хаях юм уугүй юу гэдэг талаар улсын хурлын байнгын хорон дээр хэлцлээ. Үндсэн хуулийн цэцгийн их судал улсын хурлын гишүүн булган туяаг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнсэн. За гэхдээ гишүүнээс нь нэгүүлэн татах асуудал үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд дурддаггүй. За энэ нь улсын хурлын гишүүдийн дунд маргаан дагуулсан. За улсын хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ч энэхүү асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэнгүй. Зөвхөн дэд даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг гаргаж улсын хурлын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэх товч дүгнэлтийг хууль зүйн байнгын хорооны дарга цогтоотор гаргалаа. Булган туяа гишүүний асуудал дээр бол цэцгийн дүгнэлтэн дээр ямарваа нэгэн байдлаар эргүүлэн татах асуудлыг огт дурдаагүй, хөндөөгүй учраас эргүүлэн татах ямар ч үндслэл байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. 95 40 төгөл дээр байгаа шүү. Засгийн газар үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа. Хэрвээ бид нар 11 сарын 17-ноос өмнө 95 дугаар тогтоолыг хүчингүй болохгүй бол улсын хурл өөрөө тарах нөхцөлөг орно. Баахан тэр нүүрсний хулгайчид толгой дээр гараас буцсан. Тэдний хаан амсаатан тэднийг дэмждэг хүмүүс нь нэг талдаа гарцсан. 10 жил ирэх байсан. Ардын намын ялцрал ингэж л гарч байгаа шүү дээ. Ийм л байгаа. Зарим ч орон зуртаа орж иж чадаагүй юм шиг. Битээ балаараад байгаа. Хүн юм ярьж байгаа хажуудаас солиодохыг. Би юу ярьж чинь чи яах гээд байгаа. Сахал бат эрдэнэ л шүү. Яа чи сайд майд багтаа гэл. За ингээд ямар ч үсэн энэ хурлаар бол булган туяаг бол огцруулаад хэрэггүй. Бид нэр ямар нэгэн байдлаар санамсаргүй байдлаар үндсэн хууль зөрчиж болно. Тэгээд санамсаргүй байдлаар үндсэн хууль зөрчсөн хүн болгоны огцруулаад ивэл юу болох юм бэ гэдэг юм байна. Дээрээс нь үндсэн хууль дээр нэг тийм заалт байгаа юм лээ. Үндсэн хууль зөрчсөн гишүүнийг огцруулан чөлөө нэг тийм заалт байгаа. Тэгээд энэ нь одоо яаж явах юм байгаа хэдүүлээ бас улсын хурлын чуулган муулганаар харах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ямар ч үсэн энэ 7 хоногт булган туяагийн асуудлыг хууль зүйн байнгын хороогоор авч хэлцлээ. Энэ их олон хэрүүлийн дундуур давай далаа дарга маань одоо 3-7 хоногийн өмнөөс 2-7 хоногийн өмнөөс энэ асуудлыг хэдүүлээ анхааралтай авч эхэлсэн. Нөгөө нэг үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр 200 сая долларын хөрөнгө оруулалтаар театр байна гэдэг байгаа тий. За тэгээд энэ асуудлыг асуусан. Ер нь яагаад цэцэрлэгт хүрээлэн дээр барих гэдэг юм бэ? Өөр газар байж болдгоо мó гэж асуусан. Эцсийн урлагийн их театрыг одоо яг цэцэрлэг түрээлэнд барихтай бол иргэдийн эсэргүүцэл их байна. Энэ дээр шийдвэрээ үргэлжлүүлэх өнгөрсөн жил бол яармагт баригдана гэдэг мэдээлэл явж исэн. Газраа яагаад ингэж 2-3 өөрчилсөн бэ? Өнгөрсөн жил яармагт баригдсан гэсэн мэдээлэл дээр бол надад мэдээлэл байхгүй. Энэ өөрөө бүгд найрамд хятад ард улс манай Монгол ард улсын ерөнхийлөгчийн хооронд одоо олон удаа яригдсан. Бүгд найрамд хятад ард улсын буцалтгүй тусламжаар 200 сая доллар гаргаад үндэсний урлагийн театрыг бол одоо нийгмийн хэрэгцээнд Улаанбаатарчуудын хэрэгцээнд барьж өгье гэдэг төр бол бүгд найрамд хятад ард улс газар дээр тавих одоо шаардлага байж байгаад өөрсдөө ингэж одоо элчин сонгож ингэсэн. Юу? Хятадууд өөрсдөө газрыг сонгосон гэсэн юм байсан. Элчин өөрөө сонгосоо. Бид нар хамаагүй. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Хятадууд өөрсдөө ирээд бид нар үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр л бариулна. Өөрөөр барихгүй гэдэг юм ярьсан гэдэг ийм зүйлийг ярьлаа. Энд чи одоо манай нийслэлд толгой байна уу? Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ надад зүгээр энэ манай нийслэл ингэж ажилладаг юм шиг санагдаад байна шүү. Хятад улсын бэт чиг ажилладаг байгаа шүү. Нэр тэгэл хятадууд өөрсдөө ирээд газраа сонгосон бид нар мэдэхгүй. Хятадаас нүүрс аваад Улаанбаатарыг утаагүй болгоно. Хятадууд бид нар зээл өгсөн гэдэг ерөөсөө баг хятад улсын бэт юм уу хайш юм бэ? Улаанбаатар ч. Энд чи та нарт өөрөө гэсэн толгой байна уу? За тэгээ яг энэ асуудлаар хуучин байгаль орчны сайд байсан Бат Эрдэнэ нэг юм ярьсан байлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болов зөвхөн үндэсний цэцэрлэгт хүрээлэн биш шүү. Энэ Улаанбаатар хотын 1.7 орчим сая хүн дээрэс нь байнга ирж очиж байгаад 2 сая гаруй хүний цэвэр усны нөөцтэй холбоотой асуудал шүү.
Тэгээ энийг их сайн бодох ёстой. Миний үед ч гэсэн энийг ашиглая гэж нүбэ санал тавьсан. Тэгээ бид нар татгалцсан. Уучлаарай энэ бол цэвэр усны нөөц учраас болохгүй. Баас шээсээ ингээд цэвэр усны нөөцөн дээр авчиж илүү дутуу стандартын бус асуудал үүсгээд цэвэр усны нөөцөө бохирдуулчаад бид нар цааштай үр дагавар нь маш хортой. Тэгээ энийг бас бодож шийдэх ёстой гэдэг алхмуудыг бид нар хийжсэн шүү гэдгийг бас хэлмээр баярлалаа. За ингэсэн байна. Гэхдээ би бол нэр ойлгохгүй хятадууд өөрсдөө газраа сонгосон гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Тэгвэл яах гэж тэнцээ та нар тэнцээ ажил хийж сууж байгаа. Тэгэд энэ бүхэл бүтэн одоо Монгол улсын хүн амын 3/2-ын сууж оршин сууж байгаа газрын усны нөөцөн дээр очиж суучна гэдэг чинь барилга өрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энд чинь байж болохгүй шүү дээ. Тэгээ би бол нэр энэ нийслэлд бол үнэхээр сэтгэл хангалуун биш байгаа. Тэгээд өөрсдөөсөө түлхэхдээ хятад улсын элчин сайд бараг өөрөө очиж сонгосон гэсэн юм ярьж шүү дээ. Гэхдээ энэ худлаач биш магадгүй шүү. Өөрсдөө нөгөө юмнасаа бултах гэж өөр хүн рүү бухчихж магадгүй шүү. Тэрийг бас бодорой. Тэгээд бэт чиг ажиллах болёо. За энэ 7 хоногийн баг биднэрт нэр хэрүүл модохгүй ба нэр. Юу гэлээ чөтгөр халааттай юу гэлээ бурхан шивэстэй чөтгөр халааттай байж магадгүй ч шиг манайхан бүр уянгалсан энэ 7. За тэгээ хэрүүлийг харъя бид тэр. Хэрүүлийг 60 ширхэгтэйг 250 мянгаар зарчгаар чинь энэ чинь нэг 120 мянган бараа болж таарах гэдэг байгаа зү. Тэ? Тэгэхээр энийг худалдаа авсан бүх хүн эсвэл энэ компаниас тал мөнгө буцаага авах хэрэгтэй юу? Энэ чинь Монгол улсын гайдаар тэр татвараар төлөхдөө 120 ширхэгтэй гээд бүрдүүлэлтээ хийгээ оруулаад ирсэн гэдгээ энэ эмч чинь өөрөө батлаад энэ дээрээ зураг хөргөө тавиад удаа дараа ирээлээ хийгээд бүх хүн ороо шалга гэж бичсэн байна. Түүнийг мэдээлэл хийх үеэр NMN гэх юмыг импортлогч компани гүйцэтгэх захирал эмэгтэй Иргэн Мөнх хотыг шүүх цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэл төгсөн. Түүнийг бусдад буруу тушаа мэдээлэл өгч гэх агуулга бүхий мэдээллийг өглөө. Түүний хүүхдүүдтэй холбоотой гомдол гаргаагүй гэж мэдээлсэн юм а. Иргэний хэргийн анхан шатны шүүхт нэхэмжил гаргасан биднийг гүтгээд байгаа учраас тэгээд бид нар ямар ч тэг хүүхдийн данс хаалгын эдэр гэсэн тийм нэхэмжил өгөөгүй. Энэ бол яг процессынхаа дагуу явж байгаа үйл ажиллагаа байхгүй юу? За нэг юм болсон байна. Тэгээд нэг уйлсан нөгөө залуу. Тэгээд манай хүүхдүүдийн дансыг хаачлаа гэсэнээс би бол гэхдээ яг энд бол итгэхгүй байгаа шүү. Яг үнэ хэлэхэд шүүхээс тэр хүүхдийн дансыг хаах тийм шийдвэр гарсан гэж би бол бодохгүй байна. Яг үнэ хэлэхэд мэдгүй одоо яагаад гэсэн юм байгаа. Тэгээд дээрэс нь хоёр талын юуг яг зорилгоор нөгөө залуу маань юу гэж ярьж ирснийг нөгөө бас хэн блэ нөгөө эмчиж. Тэг дуурхуу эмч бас зүгээр байсангүй. Нүд мүдийн ингэж байгаа бас өмнө юу гэж ярьсныг тавьжаа. Аашгүй шүүхэд өгч хэрэгтэй орохоор Монгол явъя гэхээр өгөөгүй ах ээ. Шүүх харж болох хөхөд дуурхуу эмч намайг шүүхэд өгч чадахгүй байгаад байгаа биз? Шүүхэд өгөх юм бол би албан ёсоор энэ хэргийн оролцогч болно. Одоогор би оролцогч шүүхгүй. Би бол зүгээр мэдээлэл гаргасан хүн. Би бол дуурхуу эмчийг намайг шүүхэд өгч чадахгүй гэдэгт бүр 1000% итгэлтэй байгаа байхгүй юу? Миний хүсэж байгаа юм бол дуурхуу эмч намайг шүүхэд өгөх байхгүй юу? Тэгээд намайг яах нэг юм шивээс мөвстэй болохоор шүүхийн талаар юу ч мэдэхгүй гэж бодож байлгүй. Би энэ хэрэг дээр бол өмгөөлөгчгүй ороод өөрийгөө аваад гарчин ялчин дуурхуу. Энэ дээр би бол өөрийнхөө хуулийн мэдлэг 100% итгэлтэй. За энэ бичлэгэн дээр юу гэж гарч ирэхээр зэрэг ерөөсөө намайг шүүхэд дуудаагүй байна. Дуурхуу эмч одоо удлаа ярьсан учраас намайг шүүхэд хандаагүй, чадахгүй гэдэг ч юм үзгээс. Гэтэл би энийг яг 8 сарын 13-нд өөрийнхөө Facebook дээрээ постлоод яг ингэж өглөө гэдэг иргэний хэргийн шүүхэд ингэсэн гэдэг бичиг баримттай 203 хуудас нотлох баримт бүхий бичиг өгсөн байна. За ингээд энэ хэрүүл байна шүү дээ тий. Тэр Монгол улсын төсөв мөсөв хүмүүст нэг сонирн биш байт юм байна. За тэгэл тэр усны нөөц төр нь юм байх гэж байгаа нэг сонирн биш үү юм. Энэ хоёрын хэрүүлэл энэ 7 хоногийн хамгийн сонирн байлаа. Хүмүүс ч бүр эмоцлол биентэйгээ хэрэлдээл тэр дорчтой арайчтай дуурхуу гэсэн чи чимөө дуурхууг яадаг хийм дуурхуу ямар ч буруугүй гэдэг ингээд хоорондоо бүрстэй амар баг нэгнийгээ алангаа алдсан. Тэгэл дундуур наара маараач орцсон ч явж байгаа шиг бүр өстө коктейл шиг хэрүүл болсон. Би бол яг үнэндээ энэ хэрүүлийн учрыг бол нэр ойлгох. Зүгээр би бол зүгээр ингэж бодож байна. Энэ чухал юм дээр бид нар анхаарал хандуулахаа болцсон. Ямар ч хамаагүй нэг хоёр бизнес хийдэг хүн зах зээлээ булаацалтаа зодтолж байгаа тэр юм дээр бид нар ингээд нэг хоорондоо ингээд муудалцаад идэг ийм л юм харагдаж байна. Яг үнэ. Дээрээс нь хууль шүүхийн байгууллагын ажлыг хийлгээч. Энд чинь манайх чинь бас
худлаа өмнө гэсэн хууль шүүхийн байгууллагатай шүү дээ. Тэгэл ерөөсө тэр газрын ажлыг хэлэхгүй тэр магадгүй дуурхүү эмч буруу сурталчилгаа хийсэн бол тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Нөгөө хүн бас хүн гүтгсэн бол хариуцлага хүлээх ёстой. Хоёулаа хариуцлага хүлээх ёстой байхгүй юу? Тэгэл ерөөсө хоёр талд нь ороод явж байгаа. Энчнээс хүмүүсийн хараагүй нэг сонирхолтой юм байна. Тэр юу гэхээр ийм зүйл гараад тэг хүмүүсийн ерөөсө ярьж байгаа юм тийм төр яага ажиллаа ихгүй байгаа юм байл гэж бодлоо. Нөгөө чи ажиллаа чинь нэг агентлаг байгуулаад хэдэн хүн дээрээс нь дахиад нэг машин, нэг офис те. Ерөөсө шууд ингээд амаа ангангууд л гараад ирнэ. Нэг төрийн байгууллага хүн бүр хэвлэлийн байгууллага хийсэн сууж л. Тэгэхээр бид нар ингээд өөрсдөө зүгээр л чат GPT-гээс асуугаад хуурдахгүй явчих байсан юмгаа ингээл бөө юм болол нийгмийн сенсац болгосноос болол тэгэл дахиад тэнцээ татвар төлөгчдийн мөнгөөр бас нэг эрх мэдэлтэн бас нэг хян шалгадаг нөхөр бас нэг авилгалч нэмэл бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юун чухал биш юм бэ гэдгээ мэдэхгүй болтлоо энэ хэрүүлүүдэд ордог болчихжээ гэдгийг энэ 7 хоногт энэ ямар ч утгагүй хэрүүл. Миний хувьд бол үнэхээр шал дими те энэ шүүгээр шийдчих юмыг заавал нийгмийн хилцүүлэх болох ямар шаардлага байсан гэж бодсон. Энэ хэрүүл байлаа. Драфт пив дуртай хүмүүс байна уу? За тэгвэл нийслэлийн драфт пив гарсан байна. Гэхдээ онгойлгохдоо ингээд ийм гоё том тагаар онгодог. Би сая Японд явж байгаад яг тийм тагта драфт пивнүүдийг ууж үзэхгүй. Шал өөр тийм. Таг нь бүр тэр чигтээ онгоно гэсэн. Тэгэхээр амт нь хүртэл амар гоё үт юм билээ. Тэгээд нийслэлийн том нь яг таг нь тэр чигээр онгодог тэр драфт пивийг амталж үзээрэй. Тэгээд гэртээ, гудамжинд, за гараж найзуудтайгаа амралтанд явахдаа та бүхэн нийслэл драфтаа сонгоорой. Баярлалаа. Зам бүр нийслэлд хөтлөн, задгаан нийслэл мэдрэмж хөтлөнө. За энэ хоёрын хэрүүлийн хажуугаар дахиад бас нэг хэрүүл болсон байна. Ундрам номингийн хэрүүл гэж том хэрүүл хэдэн 7 хоног давнаад явж байна. За юу болсныг харъя. Ерөнхийдөө дасан оюун эрдэнэ засгийн газар Go Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болох Английн бүлгийн клуб хамтран ажиллахаар өмнөх сайд номин тус багтай Монголыг сурталчлах гэрээг 1,360,000 фунт стерлингийн нүгээр гэрээлжээ. Тэгээд үргэлжлүүлээд 25-аас 26 онд дахиад яамны зүгээс гэрээ байгуулсан юм билээ. Хамгийн сүүлийн гэрээ нь бол 1,200,000 орчим паунд стерлинг, фунт стерлингийн ийм дүнтэй гэрээ. Тэгээ гэрээгээ байгуулад урьдчилгааг нь төлөөд 2 дахь 3 дахь төлбөрүүд нь төлөгдөөгүй байгаа. 2 дахь төлбөрийг бол төлөх тушаалаа одоо намайг очиход гаргацсан байсан. Сангийн ам дээр бол зогсоосон. Тэгээ 3 дахь төлбөрийг бол огт төлөөгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газрыг арбитрийн шүүхт өглөө гэдэг мэдээлэлээ одоо 7 хоногийн өмнө имэйлээр манай гадаад харилцааны хэлтс рүү явуулсан байлээ. Яана энэ ч олон улсын онгой болж байгаа юм шүү дээ. Лондонгийн Fulham гэдэг баг байдаг юм байна. Тэгээд тэнцээ Go Mongolia гэдэг ийм бичгээ ингээд өмсгөөд гэхдээ яг талбай дээр гарах бол биш юм шиг байна. Зөвхөн бэлтгэлийн үед энэ юуг нь өмсүүлдэг байсан юм байна лээ. Тэгээ бас нэлээд өндөр за хөгжин нэмжигч юм уу те? Хөгжин нэмж байхгүй. За. Энд чинь байхгүй мэн монголчууд Челси л гэж боддог юм. Маню Челси гэж хоёр багтдаг. Яг Fulham-ийн дэмжигчд бол байдгүй юм биш марга. Харин Fulham гэж дэмжигч байхгүй. Челси Маню гэж байгаа л хуваагдаад тэгэл арайч зодтолдгүй юм шиг байна. За тэгээд ийм болсон. За номин сайд тайлбар хийсэн. 23-аас 2000 одоо 28 он хүртэл төлөвлөгөө гаргаж Монгол улсыг олон улсад сурчлан таниулах ийм том ажлыг хийсэн. Энэ бол Go Mongolia. Энийн нэгэн хэсэг нь бол одоо Fulham байсан. За яагаад заавал спорт багтай хамтарч буюу ийм Fulham гэдэг ийм Премьер лигийн багтай хамтарч хийсэн бэ гэхээр дэлхийн хамгийн олон үзэлттэй спорт бол Fulham-гийн спорт гэдэг. Өнөөдөр 4 тэрбум хүн энэ спортыг үзэж сонирхдаг. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо альва том ийм одоо фэнтэй дээрэс нь ийм том нэр хүндтэй багтай хамтарч эдгээрийн нэр хүндэд ашиглаж өөрийнхөө улсыг л сурчлах ажлыг хийсэн. За ингээд би бол ажиллаа хийсэ. Тэгээд тэр арбитр лөө хандсан дараагийн сайдын асуудлаа би хамаагүй би ажиллаа хийгээд явцсан.
дараагийнх нь хүмүүс өгөхсдөө мөнгө өгөөгүй бол хохинэ. Миний ажил биш гэдэг юм хэлсэн байна. За тэгээ хамгийн гол нь нөгөө нэг Монголыгоо сурталчлах биш эсэргээрээ ингээд олон улсад ингээ онгоо олгоод за тэгээд одоо арбитрийн шүүхэд өгсөн гэдэг чинь арбитрийн шүүхийн маш олон зардал гарна. Өмгөөлөгчийн зардал, шүүхийн зардал, арбитрийн шүүх чинь тийм хямдхан биш байхгүй юу? Дээрээс нь айгүй бол монголчууд ялагдах юм бол та нар санаж байгаа хаан ресурс Монголд 8 сая доллар зарцуулчаад 70 сая долларыг юугаар гаргуулж авсан шүү дээ. Нөгөө юу гэдгэлээ арбитрийн шүүхээр яг тэрэн шиг бас ийм явдал давтах тийм үгүйсэхгүй. Тэгэхээр ингээд ажил хийх гэж байгаа нэрээр Монгол улсынхаа нэр хүндийг битгий унгаад байгаасаа гэж бодож байна. За дээрэс нь Монгол жүжигийн санхүүжилтийн асуудал бас яригцсан. Монгол хаантай холбоотой энэ асуудал дээр одоо нэмэр болж ирсэн нэг ч юм байхгүй. Төсвөөс одоо авсан ч юм уу ийм нэг ч зүйл байхгүй. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Ямар нэгэн санхүү манай одоо соёлын яамны зүгээс намайг сайд байх хугацаанд гараагүй. Монгол хаан жүжигт одоо санхүүжилт дэмжлэг олгоогүй гэж одоо яриад байгаа юм билээ шүү дээ. Намын сайд юм ба шүү дээ. 24 оны 1 сарын 30-ны өдрийн 24-1 тоотой Монгол улсын олон улс дахь сурчлагын мэдээлэл үндэсний хорооны тогтоол баг. Тогтоол. Энэ дотор 3.23-т тамгагүй төр жүжигийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх гэдэг өөрсдөө баталсан байна. Энэ үндэсний хороог оюун эрдэнэ байгуулсан. За ингээ бас бог хэрүүлийн алим. За энийг хийснээс болоод Хэробаатар Twitter дээр пост хийсэн. Иргэн болон хинчглээ ингээ хоёр хүний нэр тавиад энэ хоёрыг нэр төрөөс хэрэгүүлүүлэхээр шүүхэд өглөө гэдэг ийм пост орсон байлээ. Тэгэхээр бас дахиад бас бүгэн шүүхийн асуудал болох юм шиг байна. Тэгэд ямар ч үсэн шүүхийн дараа хэдүүл яг юугаа дүнэлтээ хийх ёстой юм шиг байна. Энэ хоёр ч одоо ингээ хоёулаа улаарцсан. Тэгээ нэгнийгаа юу ч чилж магадгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ яг тэр шүүхийн процесс яваад дуусны дараа л дүнэлтээ шүү манайхаа заяа. За сая оюун эрдэнэ дараа гарлаа шүү дээ тий. Энэ 7 хоногт оюун эрдэнэ яриа ерөөсө бүр хаа сайгүй явсан. Оюун эрдэнэтэй холбоотой асуултууд зөндөө байсан. Азар сэтгүүлчнэр коридорт барьж аваад маш олон зүйлийг асуусан. За тэгээ асуултанд бол хариулсан нөгөө орлогоо нотолж чадсан юм уу? Нөгөө хүүхдийн чихнэр яасан төрсөн үү? Хүүхдүүд байгаа юу? Яг танаа хүүхэд муу юм уу? Тэр цүнх нь яг өөрөөс нь гарсан уу? Монгол жүжиг ингээд маш их асуулт байсан. Тэр Америк руу нөгөө нэг хэн мэнтэйгээ явчаагүй үстэй. Гэл ингээд маш олон асуулт асуусан. Тэгээд бүгдэнд нь үгүй гэж хариулсан. За тэгээд энэ дээр рекорд цэг хэмээнийхэн маань бас анализ хийсэн байна. Манай гэр бүлийн нэг ч хүн нэг хоногч Англид амьдраагүй. Тэр өтө манай эхнэр насан туршдаа Англи явж үзээгүй. За Тэмүүлэн гэх чинь найз охинтойгоо хамтдаа Англид зугааж болцож байгаа зураг бичлэгүүд олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж байсан. Тэр сая болон гутаа сөрвөчний намын хатгалах гишүүнийг зөвлөхөр авч ирсэн. Тэр чинь худлаа мэдээ шүү ер нь бол. За Батулга гэдэг хүн зөвлөх байгаа юу гэж за зөвлөхөөс чөлөөлөх цаа. За ингээд нэлээд хэдийн би зүгээр нөгөө цаг хугацаа өмнөх үүднээс 2-ыг л тавьсан шүү заяа. За ингээд бүх зүйл худлаа л гэдээсэн тэгсэн чинь зарим зүйлүүд нь үнэн мэдхгүй хагас нь худлаач байсан бүүм. Тэгээ би зүгээр ер нь ингээд энэ хүн яагаад ингээд худлаа яриад идгийг би зүгээр та бүхэнд сануулъя гэж бодоод ер нь өнгөрсөн хугацаанд яаж худлаа ярьсныг бүгд нэг эргээд санаад байгаа. Хоолны хордлого өгөөд дэмжлүүлээд ер нь яваад байсан. Тэгээд гайгүй болчих юм шиг бодож явжгаад тэгээд ерөөхдөө хөл рүү ороод тэгээд 30 таа хата ерөөс 10 жил юм. Соны танаа надад жижүүр ийм хүмүүс гэдэггүй л дээ. Би ч яг боддог. Би бас хүүхд байхдаа тийм хүүхд байдаг гэсэн. Хин нэгэн хүн надад хитэж бодож байгаагүй бодлыг төрүүлвэл би тэмдэглэж чаддаг гэсэн. Хин нэгэн хүнтэй уулзаад тэр хүн одоо надад урд нь сонсож байгаагүй мэдээллийг хэлвэл би заавал тэмдэглэж чаддаг гэсэн. Тэгээд гуглдж үздэг байсан. Миний хувьд одоо ямар ч юм шиг очихгүй. Тэгээд би байнга орно ш таахгүй. Би яг хим мэрэгчлэл сонгодог хотод зохиолын мэрэгчлэлтэй тийм шүү дээ би. Тэгээд бүх нэг хотод зохиолынхаа ерөөхдөө ингээд өмнө бичижсэн ч юм уу
ялангуяа хайкуудын бодлогын эсэ маягийн зүйлүүдэд нэгтгэхэд би нэг тийм 3% ном гаргая гэж бодож байгаа. 3 ширхэг. Тэгээ нэг нь өөрөө аваад нэг нь төв номынсан өгөөд нэг нь Батөр гэртээ өгье гэж бодож байгаа. Таныг ер нь сайтай гэж бодож байгаа эсвэл дандаа ерөнхий сайтай гэж бодож байгаа. Аюул гэдэг шүү дээ. Тийм ээ. Аа тийм. Би ч шиг аюул гэдэг. Аюул гэдэг нь эмхтэн дээр биш болж байна. Тэг ажилтнаа холбоод үзсэн юм шүү дээ ер нь. Тэр нь тэгэн шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээд бас юу яа гэж байгаа юм шүү дээ. Кафе аваад үзээд байна гэхэлэр чинь хайрын цаг болчиход байгаа байхгүй тий. Харин тийм ээ. Суралцах шүү дээ чинь. Тэгээд би бүр юу яадаг нөгөө кино үзэж байхдаа ч юм уу заавал гэж тэндээс мөн юу гэсэн. Дадлын дадлтай зуршил хийчихээд муугаар хийж байгаа шүү дээ. Дадл юм байна л да. Тэр нь яг уу гэхээр нөгөө дараа нь үг бичиж хэрэгтэй болдог байхгүй. Зүгээр ингээд ном ч гэсэн ингээд одоо ном ингээд уншчихлаа. Ном уншаад ингээд эцэнэс чинь ингээд нэг ном байлаа гэдэг чинь нэг юм 2-3 мэдрэмж авч хэлдэг шүү дээ. Тэгэхээр ингээд өөрөө ч болохгүй гэсэн. Гош дээрээс нь одоо тэр хоолны хордлого нь хөлөнд нь ордог нь яаж байгаа юм бэ? Гэхдээ энэ ардаа манайхаа тэгээд тэр нэг бамбруш кафенд ингээд би өөрөө бол юу хөдөө өссөн үг гэж яриад байгаа. Тэгээ бамбруш кафенд орж исэн гэл ингээд тэгээд та сая анзаарсан нь ямар ч худлаа ярих шаардлагагүй газар ингээд худлаа яриад байгаа. Тэг ямар ч тийм өөрөө мэдлгүй ингээд худлаа яриад байгаа зү. Тэгээд манайхаа нэг ийм байд юм биш үү манайхаа. Би бүр ингээд энийг судлаад үзэхгүй. Тэгсэн чинь энэ pathological liar гэдэг ийм сэтгцийн өвчин байд юм байна манайхаа. Нэрэ тоглоомгүй. Pathological liar гэдэг яад юм бэ гэхээр ерөөсөө ингээд ямар ч шалтгаангүйгээр ингээд худлаа яриад байдаг. Тэгээ энэ ийм эмгэгийн төвшөнд очичод энэ бол би зүгээр ингээд joke мөг хийж байгаа юм шиг. Би зүгээр яг энэ pathological liar байна л гэж бодсон яг үндэ. Тэр хоолны хордлого хөл рүүгээ орно гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тэ би одоо сонгодог уран зохиолын мэрэгжилтэй гэж хэлэнгүүтээ ерөөсө 5 секундын дараа би сургуулаад өгсөд спортын сэтгүүлч болсон гэж шууд хэлж байгаа. Гэхдээ яг 5 секундын дараа шүү дээ. Энд чи одоо сэтгэл хуваагдах өвчин биш тийм чинь тийм үстэй. Тэгэхээр энэ бол сэтгцийн өвчин юм биш үү манайхаа. За тэгээд би энийг судлаа. Яадаг юм бэ гэдгсэн чинь ингээд ямар ч хэрэггүй газар ингээд байнгын худлаа яриад явдаг юм байна. Хоёрдугаар энэ өвчин ер нь яагаад үүсдэг юм бэ гэсэн чинь зааж энэ яагаад би болд юм бол тэгсэн чи ийм шалтгаануудтай юм зөө. Хүүхэд насны орчны нөлөө амар нөлөөлдөг гинэ. Багада маш их айцтай үл тоогдож исэн тогтмол одоо юутай байсан. Хүчрхийл дунд амьдарч исэн. За тэгээд дээрэс нь маш их одоо дутуугийн комплекстэй буюу бусдад хүлээн зөвшөөрөх маш их хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. За дээрэс нь нөгөө юу гэдэг чинь нөгөө ингээд өөрийгөө ингээд амар лаг гэж яриад байдаг чинь хүний ч юу гэдэг вэ? Тийм. Нарциссист personal disorderтэй хүмүүс pathological layer болох магадлал бас амар өндөр байдаг гинэ. Гэх мэтчлэн ийм асуудлууд байна. Тэгээд би бол яг үүндээ оюурд нэг өрөвдсөн. Энэ бол сэтгцийн эмгэгтэй хүн байна үрх юмд. Pathological layer. Гэхдээ би дааж гайхаад идэв гэсэн үг юм чи. Яахлаараа 100 сая шуулчин бэ гэл те. Тий 400 сая шуулчин бэ. Яахлаараа ордлого нь хөлөндөө орчиж байгаа юм бэ гэл ингээд гайхаад идэв гэсэн. Энэ хүний энэ бага насны асуудлаас болоод энэ хүн сэтгцийн өвчтөй болцсон байсан юм байна. Тэгээд манай улсын хурал болон энэ төрд зөвхөн оюун эрдэнэ биш шүү. Маш олон ийм сэтгцийн эмгэгтэй хүмүүс байгаа шүү манай. Эмгэг хэлбэртэй болцсон. Зарим нь бэлгийн гаж донтооч хүмүүс байж байгаахыг үгүйсэхгүй шүү. Яг үнэндээ. За тэгээд ингээд маш их худлаа ярьсны эцэст нэг зүйлийг бол хүлээн зөвшөөрсөн. Энэ засгийн газрын үед тарих угаалт хамгийн их хийгдэжсэн те. Энийг та хүлээн зөвшөөрдөг үү?
маш олон инфлюенсерүүдийг худалдаж авдаг, маш олон инфлюенсерүүдээр амжуулаад тархиулалт хийдэг. Маш олон байгуул телевизүүдээр зэрэг нэг одоо агуулгатай нэвтрүүлэг цацдаг ийм үе байсан. Гэхдээ яг мэдээж засгийн газар одоо өөрийнхөө бодлого шийдвэрийг гаргах гэж тийм нэвтрүүлгүүд хэд удаа цацсан тийм тохиолдол бол байгаа. Тийм бол одоо За ингээд хөрхий ямар ч байсан нэг ямаач гэсэн хүлээн зөвшөөрлөө. Тэгээд ийм ерөнхий сайдтай байжээ. Ингээд эргээд санахад их л гоё хүн шиг санагдаад идэг байсан маш олон хүмүүс байгаа бах. Тэгэл бүр өмөөрөөл талбай малбай дээр очиод зодоонуудаа хийгээд явж исэн ч тохиолдол гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм сэтгэл зүйн эмгэгтэй хүн байсан байна. Дээрэс нь улс төрийн ямар ч бодлого байгаагүй яг үннийг хэлэхэд. Ямар ч бодлого байгаагүй. Эдийн засгийн хувьд ямар ч бодлого байгаагүй. 20-50 гэдэг зүгээр нэг юм цаас үйлдвэрлэл гаргасан те. Тэгээ бид нар энэ хүнд ингээд 5 жил гошногдуулсан явж ижээл гэдгийг л та бүхэн ойлгоорой. Тэгээд харамсалтай те. Ийм удаан хугацааны дараа бид нар ойлголоо. Үнэхээр харамсалтай. Йоо. Борчом нэг гот. Борчом гэдэг нь аюу гоё харж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Боржом Аршаан ажиллаж байна. За энэ бол Кавказын нурууны галтуулын гүнээс гарган авсан 60 гаруй төрлийн эрдэс бодистой хүний биед маш сайн юм Аршаан байгаа. Тэгэд сүүлд миний ходоод өвдөд. Тэгээ ходоод өвдсөн чинь ерөөсө өдөр болгон Боржом уусан. За одоо бол миний ходоод гайг болцсон байгаа. Тэгэхээр шаардлагат болон ходоод нь өвдөж байгаа хүмүүс уух юм бол энэ бол маш сайн шүү. Тэр яг социализмын үед би амар сайн сандын хордлого болсон шаардсан хүмүүс айгүй их Боржомыг хэрэглэдэг байсан. Тэгэхээр та бүхэн бас хэрвээ шаардах юм бол Боржомыг хэрэглээрэй. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс энэ гүрж улсын Боржом гэдэг энэ Аршааныг амтлахын төлөө маш олон хүмүүс очдог. Тэгээд энэ гоё ундаа Монголд орж ирсэн байна. Тэгээд маш их баярлалаа. Кавказын нурууны галтуулын гүнээс гарсан галтуулын зүрх болсон Боржомыг бүгдээ уцгаая. Баярлалаа. 135 жилийн турш Боржомын таны хоол бүрийн төгс хослол байсаар ирсэн. Нэ амтал хөнгөн мэдрэмжийг мэдэр. Галтуулын зүрх Боржомын аль биесны дистрибьютор Nano International. Энэ 7 хоногт бас маш олон монголчуудыг догдлуулад авсан нэг нэвтрүүлэг гарсан. 2 сизон гарсан баха тий. Үгүй 2 эпизод гарсан бах. Тэгээд энэ бол мэдээж юу лээ? Physical Asian гэх нэвтрүүлэг байгаа. Тэгээд дааж энэ 7 хоногт орсон 2 дугаар тэр монголчууд арай гарч амжаагүй. Одоо дараагийн дугаар тэр жинхэнэ өрсөлдөөн монголчууд өөрөө хүлээж байгаа. За тэгээд энэ Physical Asian-д орсон залуугаас ярьцлага авсан. Тэгж тэр гайхамшигтай усуудтай хамт нэг тэмцээнд оролцох сайхан байсан. Сайхан үлгэрдүүрэл мотивац авч илаа. За тэгээд хамтдаа нэг тэмцээнд ороод гараа байралтаа тэрвэрлдэг нэг юм. Тэгэхээр сайхан байсан. Тэгээд нөгөө талаараа бас багийнхаа тамирчтай бахархчлаа тийм мундаг тамирчдын эсрэг бид тэр хүч нэгдэж дайраад тодорхой хэмжээнд бас ялт байгуулж ирсэн тийм ээ. Одоо нөгөө shipwreck байгаа шүү дээ. Тэр нь тэр жишээ манай багийн эсрэг бид тэр тулалдаад ялт байгуулсан. Тэгээд тэр мэтчлэн юм амжилтууд бол бидэрт маш хүч өгч ирсэн. Дараа чинь даалгаврыг биелүүлэхэд маш уран зориг авч ирсэн. За ингээд савг очир маань ярьсан. Тэгээд нэр энэ бол олон улсад амар том сурчлагаа болж байгаа шүү. Дэлхийд даяараа монголчууд гэдэг ийм хүмүүс байд юм байна. Ийм бүх барилт юм байна. Ийм хөөрхөн залуу цирк хийд юм байна те. Ийм гой хүмүүс байд юм байна гэдгийг ойлгож авч байгаа. Дээрээс нь Филиппиний багтаа үдсэн тэр хэсэг бол бүр үнэхээр догдлостой. Би бүрээ. Яна гэдэг одоо 11 сарын 11 урдан болоосоо л гэж бодож байна. Би бүр диско байна. Я Монголын бага дэмждэг байгаа. Тэр Монголиа. Ойлоо. Үнэхээр гоё. Гоё юм би. За тэр яах вэ гэж. За тэр яах вэ гэж. Энэ 7 хоногт улсын хурлын одоо хянан шалгах хороо байгуулах тухай асуудал яригдсан. За энэ дээр бүр 2-2 хороо байгуулж магадгүй тухай
яриа болсон байна. Эргээд манай ардчилсан намынхан бас нэг одоо таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой бас нэг хян шалгах төрөөрөө байгуулыг явж идэг. Гэтэл таны энэгээр болохоор би бүгдийг өөрөө шалгая гэдэг юм яваад идэг. Тэгээ та бол өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. Тийм. Тэгэхээр энийг одоо банк орон дарга яах ёстой юм бэ? Энэ тодорхой болгож оруулж ирээд тэгээд нэг мөр ухаан удаа шалгах гэж байгаа бол ухаан удаа хэн шалгалтыг сонсгоо хийгээд тэгээд тантай холбоотой шийдвэрүүдийг манай ардчилсан намынхан гаргаж ирж байгаа энэ хэн шалгах төрөөрөө тусад нь байгуулад ингэ явмаар байна. Энэ асуудлыг яах вэ? За хоёрт нэг шиг хариулъя. Яг нь гарын үсэг дурсан гишүүдийн хувьд бас энэ төслийг зөвхөн ганцаараа нь онцлох нь бол бас жоох очир дутагдaltaй юм гэдэг ийм үнцэг ярьсан. Тэгэхээр энэ дээр одоо томьёолын хувьд хүрээ хязгаарыг одоо босод төслүүдийг хасчих болно. Яа юмс. Нөгөө та санаж ингэж жигсэл огцор гэдгсэн чинь тийм ээ би та нартай хамт дээр хамт тэмцэе гэдэг шиг ингээд үгүй оюун эрдэнэ сайтын хийсэн ажлууд дээр бид нар хяналт шалгалт хиймээр байна гэсэн чинь тэгэл хамт хийж байна гэдэг юм ярьсан. Хамт би бас өөрийгөө шалгамаар байна гэдэг. Тэгээд одоо харин хэлээд үгүй чи өөрийгөө шалгана гэж юу хийсэн бэ? Манус шалгах чи байж идэх үү please гэж ярьсан. Ийм юм ярьсан шүү. За энэ саяны гол асуудал бол юм байна. Тэгээд ухаан удыг шалгах одоо комисс байгуулагдах тэр санал хураалт бас 3 удаа болоод тэгээд тэр одоо шалгах хороо бол байгуулагдаагүй энэ 7 хоногт бас ингээд бөө хэрүүлтэй өстой юм нь ажилласан ажиллаагүй гэл ингээд бөө асуудалтай болсон. Тэгээд ямар ч байсан оюун эрдэнэ дарга маань өөрийгөө шалгахааргүй болж байгаа шиг байна өөр юмтай. За тэгээд энтэй зэрэгцээд одоо ерөөсөө юун тэр юу лээ NMN юун дуурхүү энэ Монгол улсын төсөвгээд амар чухал асуудал яваад байгаа шүү дээ. Тэрийг энэ 7 хоногоос нэг арай гэж нэг юм хилцүүл чинь дараа 7 хоногт тэгээд дууслаа энэ одоо яа. Угтаа 2026 оны төсвөнд хийдэл багтаа хөрөнгө оруулалтаа ирэмбэлсэн эдийн засгийн бодит төсөлтийг дэмжих агуулгатай байх учиртай. Гэтэл өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд улсын хурал засгийн газрын гишүүд төсвийн төслийг анхаарч хилцхийн оронд улс төрийн тохиролцоо бүлгийн дотоод байр суурийн маргаанд цагаа үрж байгаа нь шүүмжлэлт агуулж байна. Төрийн ажлыг ингээс явуулъя. Ардын намынхаа. Юун байр суурь нэгтгэх вэ? Яасан нэгтгэж хандгүй юм бэ? Юун дээр нэгтгэх гэсэн? Одоо ингээд засгийн газарт тогтож үлдэхийн тулд их хурлыг авилгаддаг. Тэр авилгаа явуулах уу байх уу гэдгээ одоо ярилцдаг. Монголчууд энийг харж штэ. Хэд завсарлага авах гэсэн? Одоо ажлаа явуулъя бүжэд харгаа. Гэхдээ ингээд яг төсөв хилцэх болохоор л бөөнөр завсарлага аваа явчих. Гүн чи сая 9 сараас хойш бараг 2 сарын хугацаа байлаа. Тэрний бараг 3-ны 4-т нь үгүй 4-ний 3-т нь нэрэ 4-ний 3-т нь хэрүүл хийсээр байгаа таарлаа. Тэгээд арай гэж нэг юм төсөв хилцэх гэхлээр завсарлага авчихсан. За тэгээ арай гэж нэг юм төсөв хэлэлцсэн. За энэ үеэр бас олонний анхаарал татсан үйл явдлууд болсон. Манай сандаг очир дарга сандаг очир гишүүн болохдоор засгийн газар дээр хөрөнгө оруулалтаа бүгдийг тавьчаад ороод ирдээ. Өөрөөр хэлбэл Наланх дулааны шинэ их үүсвэр 79 мегаватт ихний ээлжийн ажилгээд 55 тэрбум төгрөгөөр дээрээс нь Багнуур тойргийн автоцам 14.4 км Багнуур хотгээд 43 тэрбум гээд ингээд нийтдээ 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байгаа. Тэгээд энэ тэгээ одоо би бол тоо ярддаг хүн шүү. Саяны үүгээд орилоод байгаа нь манай үзэгчд биш шүү зөө. Энэ улсын хурлын гишүүд өөрсдөө орилоод байгаа шүү манай. Хане бүү гэдэг тойрогтой нөгөө юм авч чадаагүй хүмүүс чатаргаад байна шүү дээ өргөө. Ста ингээд өөр дээрээ шаагаад ингээд хамаг юмаа тавиад идэг гэдэг. За энд нь одоо сандаг өшир гişүү уурлаад эргүүлээд бас голлаа. Та нар маань ичгүй бол ард түмнээс нуужгаад мөнгө байхгүй гэжсэн нууж гаргаж ирсэн энэ 363 тэрбум төгрөгөө хөрөнгө оруулалтын ажлаа хүний өөрөнгөө бүгд эргүүлж тат. Энэ ахмадуудаас харамлж исэн энэ 8.6% өсөлтийг 15-20% хүрэх төсвийг нэм. Тэр 15% нэмэх гээд байгаа эмчнэрийн төсвийг 25%-аар нэм.
Ингээд бүгдээрээ төсөө эх 7 хоногт багтаагаад баталчихъя. Энэ өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас та нар маань ичгүй бол энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа бүгдээрээ татчихаач. Би та нараас гуйж байна. Энийг ахмадуудаа өгчих, эмч нартаа өгчих. Бүгдээрээ наана болохоор юм яриад бүгдээрээ энд хоньны арьс нөмөрсөн чоннууд сууж байгаа юм. Зураг телевизэн өмнө харахаараа гоё ярьд салин нэмэл гिचээд цаагаараа болохоор ард түмэнд очих мөнгийг өөрсдөө хулгайлж сууж байгаа. Энийг бол. За ингээд би биенийхээ болохыг дэлгэцгээгээл миний мөнгийг ингэж шумжилж байгаа бол тэгвэл багш эмчнэрийнхээ цалин нэмгээд эргүүлээд тэгвэл би ингэж бас шантаалж чадсан шүү гэдэг юм харуулж байгаа шүү. Гэхдээ ер нь манай улсын хурлын гишүүд ер нь ингэж авилгадуулаад идэх нь бас үнэн шүү дээ. Тэгэл баахан тойрог дээр юм аваад тэгэнгүүтээ сонгуулаар би хийсэн юм аа гэдээ очиод ярьж идэг юм бол байдаг. За дээрэс нь тэр нэг гишүүний мөнгө гэдэг тэр нэг мөнгө бол одоо бүр улмал ихсэл бүр тэр бумаар яригдаг. Анх 500 сая ч үлээ байсан. Тэгэл тэр нь ингээд явсаар гол тэр бум хідэн тэр бум болол ингээд аимшигтай болсон. Тэр 100 сая байсан ч тийм нэрээ. Анх 100 байж байгаа дараа нь 500 болоо. Тэгээд тэр бум болоод одоо бүр хитч болсон юм ба. За ингээд улсын хурлын гишүүд төсөв дээрээ хэрэлдэж явах зур эмчнэр ажил хаяг нэ. Нэг анхаарал хандуулах ёстой сэдэв бол эмч, эмнэлгийн ажилчдын ажил хаялт. Эмч нарын ажил хаялт эх 7 хоногийн пүрэв гаргаас эхэлнэ. Үүнээс өмнө эрүүл мэндийн яам үйлдвэрчний эвлэлтэд хэлэлцээ хийж үр дүнд хүрэх хэсэг нь ч тодорхойгүй байна. Одоогийн байдлаар ажил хаялтад улс орон даяар 100 гаруй эмнэлгийн эмч ажилчид нэгтгэхээ илэрхийлээд байгаа. Тэдний тавьж байгаа санал нь цалингаа 3.5 саяд хүрэхээс гадна эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх гэлээ. Яа, за энэ бол өстой жинхэнэ атсын шалганд оруулж байна да. Тэгээ яг гоо ингээд үнэхээр хэцүүлтэй. Ер нь бол энэ балан ямын эхлэлийг Нямбатар балал тавьчихсан шүү дээ. Чи та нар боддоо 6 жилийн турш ангаах зураад 2 жил резидент хэмжээгээд арай гэж нэг юм гараад хүний ам амраад хүнийг эмчлээд одоо явж байгаа хүн шүү дээ тийм мэс заслмас тийгээд хүний ам амарч байгаа. Тэгсэн чинь Нямбатар зүгээр 500 сая долларын бонд босгоод халигд салгаал тэгэл ерөөсөө автобусны жолоочд за тэгээд нөгөө түүхийн ажилтны цалин нэмснээс болоод ингээд бүгд барьцаал эхэлж байгаа. Юу яриад байгаа юм бэ? Би чи 8 жил сурчаад сая гаргахан төгрөгийн цалинтай байхад эн чинь 10 дугаар анги төгссөн хүн ингээд 3 сая 500-ын цалин авч ш. Тэгээд энэ нийгэм дээр ардаа ингээд амар хортой юм хийцэн байхгүй Нямбатар гэдэг хүн. Тэгээ одоо энийг яахаа мэдэхгүй ингээд явж байна. За тэгээд төсвийн байнгын орооны дарга хасуурын гавыг юу ярьсныг бүгдээрээ сонсё. Бүгдээрээ гарч ирэл цалин нэм, тэтгэр нэм. Гэхдээ чадах нэмжээрээ бид нар төсөөсөө одоо нэг их найд арга цалин тэтгэр нэмж байгаа. Гэхдээ эн чинь ингээд жилээрээ л явна шүү дээ. Эх жил бид нар боловсролынхан дээр арай илүү анхаарал тавьчих. Багш нарын эмч нартаа эх жил бол 15% нэмж байна. За тэтгэлгийн одоо энэ тэтгэмжтэй холбоотой зарлуудыг 8.6% нэмж байгаа. Би баясгалан гишүүнтэй уулзсан. Тэгээ яг зөвхөн 27 онд арай илүү анхаарчаа. Яг дараа жил ингээд бүх юм нэгэн зэрэг ингээд ачаал яхаар усан төсөл үнэхээр дийлэхгүй байна. Одоо би үнэнгийн л хэлхээс өөр арга. Тэгээ тийм болохоор би та бүхнээс гишүүдээс гуйж байна. Тий. Баярлалаа. Гуйж байна. 8 жил төр барьсан ардын нам. Одоо бараг 10 жил ингээд төр барьж байна. Ямар ацаа хийж исэн бэ эднэр? Ингээд хамаг юм ингээд цуглараад бүх юм нь буглараад одоо ингээд эдэн сад тавьж байна. Тэг юу хийж исэн бэ? 10 жил засаглалаа шүү дээ эднэр чинь. Ямар бодлого байсан юм бэ та нарт? Тэг ерөөсөө маш их хэмжээгээр энэ юмны үн өссөн. Зах зээл рүү маш их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Иргэдийн карманд байсан мөнгийг үнгүүдүүлсэн. Тийм учраас өнөөдөр энэ хүмүүс ч юм цалингаа нэмүүлье гэдээ ингээд уурлаад байна шүү дээ. Ардын намд ямар бодлого байсан бэ? Та нар ингээд улс орноо хорлж хайчаад одоо сүулт нь ингээд гуугаад сууж шүү дээ. Яг үннийг. Төсөв ордоо 2016 оноос хойш төсөв 6 дахин нэмэгдсэн ба шүү дээ. Амар том данхар төсөвтэй болцсон. Тэгэл ерөөсөө төсвөр дамжуулаад зах зээл рүү мөнгө нийлүүлээл инфляцийг өртөд идэг. Тэгээ өнөөдөр та нарын тарьсан тэр төмс боловсроод одоо юу тарин түүнийгээ хурааж байна. За тэгээд энэ 7 хоногт ямар ч байсан эмч нар маань эх 7 хоногт ажиллаа хаях нь төсөв хэцүүдсэн
олон жил богширсан те зөвхөн идэлэг уулганы төлөө явсны чинь харгаа ингэж гарч ирж байгаа маа. Тэгээд төсвөө арай гэж нэг мэдцийн дараа 7 хоног Яруу санд руу бушуу тулаа бориндоо баста гэдэг шиг төсөв батлагдах нэ манайхаа. Сая би Солонгос явахгүй юу? Тэгээд eSIM авах гэсэн чинь нөгөө миний утас чи айгүй балаа юм. Нэг уг нь iPhone болгон чи eSIM ордог ш. Тэгсэн чинь минийх 2 SIM-тэй iPhone авахгүй юу? Тэгсэн чинь энд юу eSIM суудгүй юм. Тэгээд би ингээд eSIM суудаг одоо уцтай болох зорилго тавиад явж ирсэн. Тэгээд дээрэс нь яаж eSIM авах талаар ямар ч ойлголтгүйсэн байхгүй. Тэгсэн чинь энэ i3P энэ аппликейшнээр eSIM захиалж болох юм байна, буудлаа захиалж болох юм байна, онгоцны билетээ захиалж чинь. Тэгээд дээрэс нь одоо өвөл болж чинь маш олон хүмүүс өвлийнхаа аяллыг төлөвлөж байгаа бох те. Та яг одоо i3P юм уу i3P аппликейшн руу ороод хүссэн аяллаа захиалаад авч болох юм байна. Амар гоё. За дээрэс нь одоо Кокок гэдэг арал руу одоо хүн болго яваад байгаа шүү дээ. Вьетнамын тий Кокок гэдэг шүү дээ тий. Маш боломжийн үнэтэй заяа. Маш боломжийн үнэтэй вилланууд бас байгаа юм биш үү. Тэгэхээр та бүхэн таксигаа маш олон зүйлээ i3P-ээр захиалаарай. Тэгээд онгоцоо хэмт захиалыг гэвэл нэг ийм байдаг шүү манайхаа. Зүгээр энэ бол миний зүгээс өгж байгаа зөвлөгөө. Нэг юм уу 2 хоногийн зөрүүтэйгээр 200-аас 300 мянган төгрөгийн ялгаа гардаг шүү. Тэрийг энэ i3P аппликейшн хилээд өгчт юм лээ. Та ингээд хэрвээ 2 өдөр зөрүүлэл авчих юм бол 300 мянган төгрөг хэмнэх юм байна ч гэдэг юм уу тий. Тэрийг ингээд гаргачт юм лээ. Тэгээд миний энэ өвлийн онгоцны билетийг захиалж өгсөн i3P-хандаа баярлалаа. Амьдрал бол аялал юм аа. i3P. Нисхийн хийц багцаглал. Зочид модуль. Airport taxi. Аялын data sim. Аялын даатгал. Бүгдийг нэг дороос. i3P. Ой. 11 сарын 1-ээс эхлээд иргэд бие биенийгээ торгодог болсон. За би бол дэмжиж байгаа нэг яг үнэ. Тийм. Тэгээд юу болж байгааг бүгдээр харъя. Цагдаагийнхаа. Энэ арга хэмжээ бол энэ оны 11 сарын 1-ээс эхэлж өнөөдөр 4 өдрөөр хэрэгжиж явж байна. За тэгж иргэдээс бас энэ төрлийн зөрчлийг илгээж байгаа тохиолдол бол их байна. 4 оны хугацаанд 21 мянган зөрчил илгээгдсэн байна. Зөрчил илгээж байгаа иргэдэд бол анхааруулж бас хэлэхэд зарим тохиолдолд бол зураг нь зөрчлийн одоо баримтын хэмжээнд авч үзэх шаардлага хангаагүй юм тохиолдол байгаа учраас зарим тохиолдолд буцаагдж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн маркетинг агуулсан дугаар бүрэн орсон ямар одоо дүрмийн залц зөрчсөн гэдэг нь ойлгомжтой тодорхой байсан тохиолдол торгуул оног толгой гэж загсан. Кемпэрээс урдсан зэрэглэх тухай хууль заасан байдаг. Кемпэрээс зөрчлөөс урдсан зэрэглэх ажил арга хэмжээнд оролцсон иргэд аж ахуйн нэгжийг урамшуулах гэсэн зүйл заалт байдаг. 20 мянган. Хараа манайха энэ эдийн засгийн инсентив гэдэг юм ингэж л ажилтдаг. Яагаад төрийн байгууллага ямар ч ашиггүй ажиллаад хувийн байгууллага дандаа ашигтай ажиллаад идэв гол учир шалтгаан юм. Хүмүүс одоо ингээд инсентивтэй эдийн засгийн инсентивтэй болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүч ерөөсө 20-30 мянгаар нь ингээд торгуул бичээд явж. Юу одоо би бол ингэмэр энэ зам дээр зогсоод байгаа цагдаа нарыг жоохон багсмаар нь хөрх юмт тэр хүмүүс чи арай өндөр цалинтай ажил хийх ёстой байхгүй юу да. Тэгэхгүй ингээд бас л нэг сая төгрөгийн цалинтай ингээд гудамжинд хөхөө өвлийн үдэнч зогсож идэг энэ утаанд хордоод зогсож идэг энэ хүмүүсийг ингээд жоохон чөлөөлье. Тэр олон камернууд байгаа штэ. Тэр камернуудаа бас ажилуулъя. Татвар төлөгчдийн мөнгөөр амар олон смарт камер авсан гэсэн тэрийг ажилуулъя. Надад нэг юм бас айгүй сонир санагдаад байгаа. Энэ гэрлэн дохойтой уулзуур дээр ингээд цагдаагаа өнгө зогсчоод ингээд бүр мэс болгоод идэм бүр гайхаад идэм. Тэгвэл цагдаа зогсоох байсан бол тэр гэрлэн тохоогоор яах гэдэг юм. Гэрлэн тохоогүй газараа цагдаагаа зогсоолтоо. Тэгвэл өдөржингөө ингээд гэрлэн тохойтой газар л ингээд цагдаас тий үнэхээр дүрм зорчоод идэг юм бол тэгээд үнэхээр дүрм зөрчөөд идэм бол тэр смарт камеруудаа ажилуулаач. Дүрм зөрчөөд байгаа хүмүүсээ торголтоо. Тэгэх юм бол нөгөө хүмүүс чинь дүрм зөрчгөө болно шүү дээ. Би бас зарим оркууд гэрэлтгөөр ороод шүү дээ. Харин тэгэл ороод төвчл арта манайхаа ийм шүү. Ийм шүү. Орк байсныгаа төлөө өндөр торгуул өгчүүлдэг. Тэгэл
байхгүй шүү дээ. Тэгээд байхгүй шүү дээ манайхаа. Тэгэхгүй ингээд одоо та нар хараа цагдаатай уулзруу дандаа түгжирч байгаа. Та нар хараарай. Яг цагдаа зогсвол яг нөгөө төр эдийн засгийг зогсуулаад ирэхлээр эдийн засаг мяардаг шиг яг цагдаа зогсуулж байгаа уулзуур ингээд нэг талаа бүр амар татаал нөгөө талыг баг 20-30 минут зогсоогоод өглөө тэр тусмаа. Тийм болдог. Тэгээ энийгээ зогсоо тэгээд иргэд үнэхээр лаг байна. Бид нар хэрвээ хамтарч амьдрах гэж байгаа бол дүрм журмаа биелүүлэх ёстой, бусдыгаа хүндлэх ёстой. Хоёр игнэтэй замын нэг игнэн дээр машина тавиад зогсох ёсгүй. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол маш зөв ажил болсон шүү. Баярлалаа. За хөөрхөн амт одоо цас орсон өнөөдөр өстө уг нь гой цас орлоо. Яг нөгөө цагаан сарва хар нүлмэс гэдэг шиг цас орж байгаа ч гэсэн түлшээ авч чадахгүй байна. 5 толгой түлш компани хариуцлагагүй уялдаа холбоогүй ажлаас болж төр оршин суух хаягтай иргэд түлшээ одоо хүртэл авч чадахгүй байна. Арга барсан иргэд нас барсан иргэдийн түлшний картаар түлшээ авах жишээтэй иргэд наад захын хэрэгцээ болсон галаа түлхийн тулд байдгаа барж байгаагаа учирлаа. Тэрний өнөөлгөө шинжлэх ёстой гэхээр нь одоо тэр нөгөө шинжилж байгаа юугаар нь ингээ шинжилүүлсэн чинь бас болохгүй одоо ингээд маргааш нөгөөдрөөс гүйцэх хичээл бид нар одоо нүүрс түлэгээ авч чадахгүй ах トゥ хамаатаас дунгастаас ингээд нэг хоёр шуудагаар нь аваад иймэрхүү байдалтай байна гэдэг. Бол дөрөв нь ингээд ярихаар танах тэрийг 70.11 94 тэгдэг гэсэн утсаар яриад тэгээ шийдэрээ гээд 70.11 94 тэгдэг нь болохоор баг 20 30 залгаад авахгүй өдөрт би баг 7-8 мянган төгрөгийн нэгжээр тийшээ ярьж. Нэг бол манайх энэ нүүрс түлээний хамааралд орсон. Одоо хятад улсын нэг компани хамааралд орчлоо шүү дээ. Тэр компани нүүрсээ үйлдвэрлээд нааш нь явуулвал бид нар галтай. Тэр компани одоо үйлдвэр нь зогсох ч юм уу янз бүрийн шалтгаан гарах юм бол Улаанбаатар гал алдах бэлэн болчихлоо шүү дээ. Маргаашнаас эхлэн хүүтний ирж чангарах гэж байхад одоо хүртэл түлшээ авч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй. 5 толгой түлш компани лавлах дугаар нь иргэдэд тодорхой хариулт өгөхгүй байгаа хэмээн иргэд хэлж байна. Яа. Сахил хүртэл шал дордуу гэдэг чинь шүү дээ манайхаа. Тэгээ одоо хамгийн гол одоо зүгээр ардаа ингээд энэ хүмүүс бол авч чадахгүй нь яг авч чадж байгаа хүмүүс нь хүртэл айгүй хэцүү байдалтай байгаа. Тэгээ яг эдэр өсийн хүүтнэр яг ийм байдалтай байх юм бол магадгүй зарим хүмүүс гэртээ хөлдөж өгөх магадaltaй байгаа шүү. Монгол улс бол тийм зөөлөн уур амьсгалтай орн биш шүү дээ. Яг эдэр өсийг үүдэнд бол шөндөө хасах төвчмөч хүрдэг штэ. Энийг бол хүмүүс дис чадахгүй амьд байх уугүй юу гэдэг асуудал үүснэ. Тэгэх юм бол хүмүүс папришка түлж эхэлнэ. Юу утаа бууруулах. За тэгээд бас нэгэн иргэнээс сурвалжлага авсан байна. Амар онгойтой штэ. Нүүрстэй газрын иргэд одоо гаднаас нүүрс аваад митинг төлнө гэдэг ч одоо готов шиг штэ. Юу нэ. Тийм штэ. Ямар ч тэнэг улсыг ямар ч тэнэг хүн улсыг өдөрлөг арайж болсон ийм тэнэг юм гаргадаг. Дээд хүн байг гэдэг бас хэцүү байна. Одоо ирээдүйг харахад юм болох биш. Яг одоо нөгөө хүмүүс гэдэг бисээ дүүрний баатгууд байдаг шүү дээ. Бүр харахгүй шүү дээ. Шатасаа амжиг гэсэн сайн бүлтэй болсон шүү дээ. Одоо санд нийлж байна. Үндэд нийлж байна. Бас яг үгүй одоо нэг байр савнд орыг ихлэж мөнгө төгрөг хийцүү юм. За бодигээд нэг хашаа байшингаа тогтчуулчих ихлэх адаглаад өвлөн ийм байх юм ямар хэрэг багт тийм ээ. Мянга бидний сайхан юм төлөхгүй сайхан амьдрахад барахгүй л шүү дээ. Ямар амар ухаатай. Тэр хамгийн ихний өгүүлбэр те нүүрстэй орон мөртлөө гадаадаас нүүрсээ авч байгаа нь бол үнэхээр онгоо гэдэг чинь бүр ёо. Зүрхэнд ортч яаж штэ бүр ингээд. Одоо нэрээ одоо баг энэ утааг өөртөө бий болгосон. Тэ? Дулаан цахилгааны үнийг барьсаар байгаад өөртөө ийм болгосон. Өнөөдөр бид нар ийм дэлхийд номер 1 газар нутгаараа нэг хүнд ногдох газар нутгаараа номер 1 орон мөртлөө өнөөдөр зөвхөн Улаанбаатартай шавж байгаа гол шалтгаан нь ерөөсөө л цахилгаан дулааны үнийг барьснаас л болсон шүү дээ. Тэгээд одоо дахиад дээрээс нь нөгөө түлшийн хүчээр бариад ингээд бөөнөрөө хүлдэж өгөө гэдэг юм. За тэгээд золж аргал гişүн бүр үнэхээр одоо төвчээр бараад бүр ингээд махан дээр махтай буудсан дээр тайлбарлаж гисэн. Бид нар ингээд үхрийн махта бууз идмээр хүн байна. Тэгсэн чинь за та байцаатай бууз ид. Эсвэл төмстэй бууз ид. Эсвэл ямааны махта бууз ид гэдэг ингээд сонголттой байдаг. Уг нь бол гой нүүрснүүд бол байдаг. Байгалийн утаа багтаа антрацит байна. Модон шахмал байна.
янз бүрийн төвчнүүд байж болно. Тэгээд ерөөсөө та өхрийн махта бууз идэж болохгүй. Би танд жоохон давс ихтэй юм байц чадал юм уу гэд нэг тийм дүлийн нөгөөх нь нэг тийм үүрмэг нэг тог гэдэг чулуу шиг иймэрхүү хүчээр ингэж юмыг хийх асуудал бол ер нь бодлогын хувьд бол байж болохгүй. Энийг бол өөрчлөх хэрэгтэй. Тэгэл нэг аппликейшн их өндөр тэрэг яриад байдаг. Одоо бол яг үнэндээ утаа бол нэр хинт ч хамаагүй болчихлоо. Одоо гол нь амьд үлдэхгүй хөлдөж өгөхгүй байх уу гэдэг асуудал. Улмалд ордоо шаагаад байна тий. Улмалд ордод уг нь урд нь ч бол утаагаа болъё гэж идэгээс одоо бол зүгээр хөлдөж өгөхгүй тухай асуудал ярьж чинь. Тэгээд нэрээ бас энэ шинэ түлшин жоохон илчмуутай гэж сонсогдсон. Маш хурдтай ингээд шатаад дуусч чинь гэж сонссон. Аргагүй шүү дээ энэ чинь ингээд жигэнцэн нүүрсэн ми чинь дороо шатаал дуусна. Тэгэхээр маш хүнд бай шүү манайхаа. Тэгээд хүмүүст нүүрсээ мэдгүй одоо уг нь энийг хувийн компани байсан бол аль хэдийн гоё хийчих байсан. Тэгээд даанч төр аваад, нэмба аваад, хятадын компани аваад ийм лалрын болгочихж байгаа байхгүй тий. Харамсалтай. За энэ лоогийн гэгээлэг мэдээг үзье. Одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Нарангийн голд барилах бүхнээ өнгө өгдөг өгөөмөр хайр дэлгүүр дээр ирсэн байна. Энд хүмүүсийн хандвар ирсэн хувцас, эд тогшил, тоглоом бүрийг хайрцаглан ангилж, эмзэг бүлгийн бүхий л хүмүүст өнгөө байдгаараа онцлог юм. Гэтэ анхын дэлгүүрийг нэг гэл догтлоод гүйж явахдаа бас ард түмний амьдрал арайч байх гэж бодоагүй. Яг үнэндээ болвол. Тэгэл одоо юу гэмтэй гой юмнуудын хүмүүс ингэ шилээд авна штэ. Тэгэл за одоо шилэгдчихлээдээ гэхэд л хүмүүс голохгүй л ухаалах. Өнөөдөр таны хүүхдийнхээ өмсгөө байсан хувцсыг одоо ингэ тагтан дээр хадгалаад шатаах гэхээр шатааж амжихгүй ингэ явж байгаа хувцс чинь бодорой. Тэгээд за нэг ч гэсэн хүүхэд нь хөөрхөн дулаахан ингэ явагдээ гэсэн сэтгэлээр багтсан дулаахан өвлийн хувцснараа бидэнд бэлэглээрээ. Вау! Ямар гоё юм бэ? Тэгэд ер нь бол хүмүүс бие биендээ туслах нь илүү үр дүнтэй байдаг. Төрөөр дамжуулж туслахаас илүү шууд өөрөө директли тусалсан энэ бол хамгийн үр дүнтэй. Та 100 төгрөгөө аваачаад яг 100 төгрөг л өгнө. Төрөөр дамжуулж туслах юм бол таны 100 төгрөгийг аваад 50 төгрөгөөр нь офис 9 шүдийн юм түрээслээд тэгээд магадгүй үлдсэн 50-ыг нь хагас 25-ыг л өгөх байх. Тэгэхээр иргэд бие биендээ үнэхээр лаг тусалж чадна гэдгийг энэ саяны мэдээнээс харлаа. Гэхдээ яг гэгээлэг мэдээ маань бас жоохон дарк дуу гэгээлэг байлаа. Гэхдээ яах вэ? Тэгээд хүмүүс бие биендээ туслах сонирхолтой та бүхэн дулаан хувцаа одоо өвөл болж чинь те багтсан эсвэл цахилгаан нэвтэрсэн ч гэдэг юм уу өмсгөө болсон дулаан хувцснуудаа ишээ авчирч өгөөрэй. Тэгээд маш их баярлалаа. Энийг бүр амар олон хүмүүс наад чи яадаг учиртай аягийн юу яасан ингээд асуугаад идэм байлээ. Тэгэд над руу бүр амар олон хүмүүс залгаад наад чи хаанаас авах уу гэдэг байгаа байхгүй юу. Тэгэд зүгээр яг энэ дотор бол би янз бүр юм заримдаа виски, заримдаа арих, заримдаа пив гэдэг, заримдаа ус гэдэг маш олон төрлийн юм уудیں۔ Энийг өчтөр нүүдэлчний соёл гэдэг компани гаргад юм байгаа. Тэгээд өвөг үр гэд хийцэн ийм одоо зэг сая واخгүй юу. Ерөөсөө ингээд компаниуд ингээд заримдаа ингээд бэлэг өгмөр байдаг шүү дээ тий. Хүссэн логогоо тавиулаад хүссэн тоогоор авах боломжтой мөлий. Тэгээд хүмүүс маш их асуусан тийм надтай бүхэл бүтэн 1-2 жил шахан байсан энэ аяр. Тий 3 жилийн турш надтай хамт байсан энэ аяр. Тэгээд хүмүүс захиалахаар бол энэ доотлын дугаар руу уцтаа захиалж болно шүү те. Amras Weekly Show-ны зис аягийг энэ доотлын дугаараас уцтаад аваарай манайха. Баярлалаа. Ямар гоё үзэгчтэй. Яа бүр өнөөдрийн үзэгчд үнэхээр гоё үзэгчтэй байлаа нэрэ. Би нэр тоглоомгүй шүү амар гоё үзэгчтэй байсан нэрэ. Үнэхээр лаг байлаа. Үнэхээр лаг байлаа. Сайн жуулаа. Сайхан чиний.
Харин танаа ширнийхэн бас үнэхээр л агуу чи тасарсан байна уу? Тийм ээ. За тэгээд энэ 7 хоногийн weekly show үгээр өндөрлөж байна. За дараа 7 хоногт төсөө батлах юм шиг байна. Тэгэд бидний хамгийн чухал асуудал номер 4 5 6 юм шиг байна. А бидний хамгийн чухал биш шал утгагүй юм бидний номер 1 тэрэн дээр нийгмээрээ алдчихж байна. Тэгэхээр юу чухал биш юм бэ гэдгийг бүгдээрээ бодцгоё монголчуудаа. Дараагийн 7 хоног тэргээ уулзцгаая. Амраас weekly show да баярлалаа. Яа ямар гоё юм бэ? Ямар эмоцтой бэ гоё юм байна. Дахиад нэг яах вэ гэж яах. Тэгтээ амар хурдан дуусчих ч үз. Би цаг 30 минут ирлээ ш. Тэгэхэд ийм хурдан дуусчих. Яг амдэр гоё юм. Юу гэ? Ади дахиад юу гэнэ? Яг юу дахиулах юм бэ? Хоёр үлдийг дахиад ярих юм уу?